оны байдлаар 15.7 их найдвар хүрч 21% өссөн бол энэ оны эхний хагаст 2 сарын байдлаар мөн 20 орчим хувиар өсөлтөөр гарч эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байна. Засгийн газрын зүгээс дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олгож байгаа хөнгөлөлтөө зээл, татврын хөнгөлөлт, урамшууллын бодлогын хэрэгжилтийн үр дүн нөгөө талаас манай бизнес эрхлэгч нар дотоодын үйлдвэрлэгч, хувийн хэвшил, үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинжилэл, ажлын байрны нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа хөрөнгө оруулалт зэрэг нь аж үйлдвэрийн салбарын өсөлтийг нааштай үр дүнд гаргахад чухлаар нөлөөлж байгаа юм. Нэг өстөө та бүхний маань өөрсдийн санал санаачлах төр засгаас үзүүлж байгаа дэмжлэг тусалцаа хоёрын хүчээр бас тодорхой хэмжээний амжилтыг олж байна. Засгийн газрын зүгээс дотоодын үйлдвэрлэлээр дэмжих чиглэлээр бид нар бодиттой алхмуудыг хийнэ. Харин дотоодоо үйлдвэрлэсэн зүйлээ манай төрийн байгуулагч гэсэн ард иргэдүүд дэргэд маань ч гэсэн үнийгээ худалдан авах ёстой гэж би бас бодож байгаа. Энэ бол эх орондоо тус нэмэр болж байгаа эх оронч үзэн санаа юм шүү гэдгийг энэ цэцэд нь хэлхийг хүсэж байна. Ингээ та бүхэнд амжилт хүсье. Одоо эдгээр чинь нэг 48 мянга байгаа тийм. Сая ТV тавталж та яриад ирсэн үү тийм. Гэрт нөгөө төлшөө. Гэрт үзэл танилцуулаад байсан. Жижиг дөрөв газар. Эдгээр ингээд энийг хариуцаад энэ бүтээгдэхүүнүүд өмчнөө. Одоо саяны нөгөө засгийн газрын 155 нийтүүдийн юм л нах орсон тийм. Тэр чинь нэг чухал тогтоол шүү дээ. Тэрүүгээрээ бариад одоо ажил нэгэн. Өнөөдөр бид зэрэг цагдаа уул уурхай ажлын гутлыг бол олон улсын стандартын түвшинд хүргэсэн. Ийм өдөр байгаа. Энэ одоо манайх одоо яг олон улсын стандартыг хангаж байгаа. Энэ үзүүлэлтүүд нь бүгдөө тэндээ байж байгаа. Одоо Монголд энэ ажлын гутлыг олон улсад хангаж дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн юм аа. Дотоодын байгууллагуудад бол байнга нөлөөлж байгаа шүү дээ, тийм. Үйлдвэр аж ахуйн нэгж. Тендерийн үед одоо өөрчлөлт орсноор бас давуу тал үүсэх болов уу гэж байна. Тийм, илүү амар болж байгаа, тийм. Ойлгомжтой. Ягаад гэвэл хамгийн хямд гэдэг залтаар бид нар одоо бол үйлдвэрлэгчдийн жил болсон. Одоо үйлдвэрлэгчдээс илүү ноу хавууд технологийн жил болчиход бид нар өнөөдөр хямд гэдэг өртгөөр одоо шинжилгээ хийж болох. Шинэ технологи энэ хамгаалалттай юу болчихлоо тийм. Энэ ямар үнэтэй зарагдаж байна? Энэ манайх одоо 135. 135. Нэг өрмөц бас сайн чанартай бүтээгдэхүүнүүд хийдэг болчихсон юм байна. Ялангуяа энэ одоо хоньны сархиныг үзээгээр ингээд тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ одоо та өөрсдөө манайхан дотоод ингээд бүрэн хийх боломжтой болчихж байгаа. Энэ одоо та энд бүгдийг өөрсдөө боловсруулсан байна тийм. Одоо дотоодын үйлдвэрлэгчид танаас бас одоо худалдаж авч байгаа шүү дээ нэг тийм.